Төв Аз болон Монгол улсын эдийн засгийн өсөлтөөр тэргүүлнэ гэж Европын сэргийн босголтын мөрөглийн банкнаас мэдээллээ. Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцож чадахгүй байгаа ерөнхий сайдыг огцруулна. Өнгөрсөн онд 60 гаруй эмийн сан 30 орчим хувийн эмнэлэг хаалгаар иржээ. Ухаалаг тоолуурыг нийслэлийн хэмжээнд нийт айл өрхийн 65% нь суйрлуулсан байна. Манай улсад 10 хүүхэд тутмын нэг нь өсөлтийн хоцрогдолтой байна. Шинэ 7 хоногийн мэд хөргийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Иргэд сарын сүүлээр гардаг цахилгааны төлбөртөө эргэлзэх тохиолдол цөөнгүй байдаг. Мөн хөдөө гадаа удаан хугацаагаар явахдаа гэрийнхээ тогийг салгасан эсэгтэй ч санаа зовдөг. Энэ мэтчлэн иргэдийн дунд түгээмэл тохиолддог асуудлуудыг ухаалаг тоолоор суйрлуулж эхэлснээр шийдэх боломжтой болж байгааг албаныхан хэллээ. Тодорхойлбол ухаалаг тоолоор ашиглаж эхэлснээр иргэд цахилгааны хэрэглээгээ хянах, гэрийнхээ тогийг зайнаас таслах болон буцааж нээх боломжтой болох юм байна. Одоогоор Улаанбаатар хотын айл өрхүүдийн 65% нь ухаалаг тоолоор суйрлуулжээ. Өнөөдөр Сүхбаатарын талбайд эрчим хүчний салбарынхан салбартаа хийж байгаа захим шилжилтийн талаар танилцууллаа. Энэ үеэр албаныхан ухаалаг тоолуурыг нийслэлчүүдийн талаас илүүд нь суйрлуулсан тухайга мэдээллээ. Ухаалаг тоолуурын тусламжтайгаар иргэд гар утснаасаа яг одоо танаа гэр хэдэн киловатт цахилгаан хэрэглэж байгааг шууд бодитоор харах боломжтой болно гэлээ. Мөн байцаагч ирж заалт авахыг хүлээх шаардлагагүй болж тоолуурын мэдээлэл автоматар системд шилждэг болох нэ. Эрчим хүчний төлбөртэй холбоотой ч гэдэг юм уу, таслах, буцааж сэргээх, залгах, за магадгүй хэрэглэхээр гарсан цахилгааны гэмтлийг устгах, очиж үйлчлэгээ үзүүлэх гэдэг энэ үйлдэлүүдийг дандаа хүн очиж ажил гүйцэтгэх байсан ажлууд маань захин болсон учраас хүн цагийн хэмнэлтүүд гарч байгаа. За бензин тосны ч гэдэг юм уу, цаг хугацааны ч гэдэг юм одоо энэ төгжрлийн дунд бол одоо нэлээд олон асуудлыг шийдсэн давуу талууд үүсэж байгаа. Эрчим хүчний салбар ч өөрөө зах зээлийн дараагийн загварч шилжиж гэж яриад байна шүү дээ. Одоо өрсөлдөөн төвөөний зах зээл ч гэдэг юм уу те. Тэхийн тулд одоо энэ тоолуурууд өөрөө маш юм ухаалаг байх хэрэгтэй. Бид агшин бүрийн одоо хэрэглээний мэдээллийг, ачааллыг авч явах хэрэгтэй, захиалга авах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ бол айгүй олон одоо дараагийн хэрэгдэх шинжилгээний бас юм сойр болж байгаа маа энэ ухаалаг тоолуур бол. Түүнчлэн энэ өдөрлөгт эрчим хүчний салбарын олон компаниуд оролцож захим шилжилтийн хүрээнд хийж байгаа бусад дэвшилтэд ажлуудаа танилцууллаа. Тухайлбал цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчөд хувьцаат компани өндөр хүчтэлийн шугамд хүн гарч үзлэг хийдэг байсан эрсдэлтэй аргыг халж дрон ашиглан тогны асуудал цахилгаан дамжуулалттай холбоотой эвдрэл гэмтлийг хяндаг болжээ. За ингэснээр гэмтлийг богино хугацаанд илрүүлж шуурхай засварлах нөхцөл бүрдсэн гэлээ. Алсдагдсан шугамдын станц дээр үйлчлэгээ хийхэд бол ялангуяа өвлийн өдрөлт маш хүндрэлтэй. Энэ дээр нөгөө байгалийн одоо цаас ихтэй газар машин дээр хүн очих боломжгүй ийм тараастай хүндрэлтэй газрууд дээр дроноор үзлэг хийж одоо шугамын үзлэг гэмтлийг тодорхойлдог. Ингэснээр өдөр цаг хугацаа очиж тэр хүндрэлтэй газраас өдөрсөн гэмтлүүдээ бол хугацааны яралтай олж гэмтлээ устгадаг. Эрчим хүчний салбарын захимжилтийн гол зорилго нь ердөөл иргэд хэрэглээгээ өөрсдөө хянаж цахилгаанаа бодитоор хэмнэхэд оршиж байгааг хэллээ. За энэ бол энэ салбарт хийхээр зорж байгаа багц ажлуудын нэг юм байна. Бидний хэрэглээ жилд 8-10% өсдөг. Тэгэхээр энэ жил бас адилхан 8-10% өснө. Тэгэхээр энэ жил нодон гардаг шиг эрчим хүч хязгаарлах, эрчим хүчний шатлалын тотог яхааргүй гарна. Тэгэхээр энэ эрсдэл бол байсаар байгаа гэдгийг хэлж байгаа. Энэ хичнээн юм эрсдэл байгаа ч гэсэндээ энийг хязгаарлахгүй төлөө өвлийн үйлчлэлийн бэлгээ сайн хангахын төлөө одоо эрчим хүчний салбараараа олон мянган хичээн ажиллаж байна. Тэрний нэг жишээ нь нийт 220 мегаваттын хүчин чадалтай нар батарей хураагуурын ийм станц. Өвлөөс өмнө эдгээр тодорхой хэмжээний эднэр бол нэмэр болоод ажилд орно гэж бодож байгаа. Хоёрдугаарт ямар нэгэн доголдол осол гарах ёсгүй. Энэний төлөө байгаа төсөв чадaltaа суурин нөөцөндө тулгуурлаад ажиллаж байгаа. Шинэ хүүсвэрийг ганц 2 жилийн дотор барьж байгуулах боломжгүйч салбарын яам зүгээр суугаагүй гэлээ. За урт хөрчөөс эрчим хүч импортлоход шаардлагатай бүтээн байгуулалтыг хийж эхэлсэн байна. Мөн шаардлагатай засвар шинжилэлүүдийг хийгээд явж байгааг хэллээ.
Учирлын засгийн газар бүрдээд 100 хоноогүй байхад сөрөг хүчний зүгээс гүйцэтгэх засаглалыг ганхуулж, ерөнхий сайдыг огцруулах шаардлагыг тавьж эхэллээ. Цэрэг амнасаа алдсан дараалсан эмгэнэлт явдалд салбарын сайд Батлуутад улс төрийн хариуцлага тооцож, нэн дээр огцруулах албан бичгийг ардчилсан намын бүлгээс ерөнхий сайдад хөргүүлсэн. Гэвч ерөнхий сайд учрал энэхүү шаардлагыг өнөөдрийн хүртэл үл тоосон нь сөрөг хүчнийхний игдүүцлийг хүргэжээ. Түүнчлэн учирлын засгийн газар ажиллаа авснаас хойш иргэдийн амьдралыг өөд татахгүй, дөрвтэй зүйл хийгээгүй, эдийн засаг уналтын ангал руу явж байгааг ч санууллаа. Батлан хамгаалахын сайттай холбоотой асуудлаар 2-7 хоногийн өмнө Арс намын бүлгээс байр суурь гаргасан хариуцлага тооцоо гэдэг бид нар ихэнд хэлсэн. Хариуцлага тооцоогүй, хариулт ирүүлээгүй, хариулт ирүүлээгүй нь хариуцлага тооцохгүй гэсэн байр суурь байхаа гэд байр суурийг илэрхийлж гэнэ гэж ойлгож байгаа. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж байгаа сайдад хариуцлага тооцохгүй гэж байгаа бол ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох тухай асуудлыг тавих нь зүйтэй. Энэ хүрээнд намын дарга, бүлгийн дарга асуудлыг хариуцаж энийн дээр шийдэл гаргаж ажиллаа гэдэг, ажиллах нь зүйтэй гэдэг ийм байр суурийг гаргасан гэдгийг хэлье. Нэгдүгээрт нь энэ өөрөө Эрдэнэ түүний аймнаас яригдж байгаа болохоор энэ өөрөө нэг тийм улс төрийн акц үйл явц биш. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь энэ зөвхөн нэг ийм ерөнхий сайдын асуудлыг хэрвээ засгийн газрын асуудлыг ярих бол энэ зөвхөн бид нар бас асуудлыг томоор харах ёстой. Яг өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдралын нөхцөл байдал ямар байна? Үнийн өсөлт юу болж хувирж байна? Давхар оронтой тоонд орж эхэлж байна. Орлогын асуудал ямар байна? Татварын асуудал ямар байна? Олон асуудлууд дээр бид нар бас засгийн газар хариуцлага хүлээж дүгнэлт хийх ёстой гэдэг ийм байр суурьуд бас бий. Олонний анхааралд байгаа Онтрегийн гэрээг эцэслэн шийдвэрлэх хүртэл ЗЭС-ийн ашигт малтмлын нөөц ашигласны татварыг бууруулах асуудлыг хөндөхгүй байх улс төрийн шийдвэрийг Монгол Ардын намын бүлэг гаргалаа. Өөрөөр хэлбэл хардлага дагуулсан хуулийн заалтаас засгийн газар нэг алхам ухарлаа. Гэхдээ энэ заалтаа л хасгаас биш ашигт малтмлын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслөө бүхэлд нь буцаан татахгүй байхаар ойлголцолд хүрсэн гэлээ. Ашигт малтмлын тухай хуулийн шинжилсэн найруулгад ЗЭС-ийн амнаатыг дэлхийн жижигт нийцүүлэн бууруулна гэж салбарын яам хатуу хамгаалж байсан ч зарим гишүүдийн эсэргүүцэлтэд нүүр тулснаар энэ заалт төрдөө буцаан татагдлаа. Улсын хурлах Монгол Ардын намын бүлэг өнөөдөр хаалттай хуралдаж, Онтрегийн хэлэлцээр нэг мөр эцэслэгдэж, Монгол улсын эрх ашиг бүрэн хангагдах хүртэл ЗЭС-ийн татварыг ямар ч тохиолдолд бууруулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Өнөөдөр бол ашигт малтмлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг үзэл баримтлалын хүрээнд бүрэн дэмжиж явах ёстой. Гагцхүү ЗЭС-ийн ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийг стратегийн ач холбогдол бүхий зарим ордууд дээр гэрээ хийх гэж байгаатай холбогдуулаад энэнийг одоо хийж дуустал хөндөхгүй бай гэдэг нь ийм одоо чиглэлээр ерөнхий одоо байр суурь тогтлоо гэдгийг зориуд хэлмээр байна. Онтрегийн хэлэлцээр явж байгаатай холбоотой ЗЭС-ийн амнаатай холбоотой асуудлыг манай Батнарын дэргүүтэй гишүүдэд одоо бас гаргаж тавьсан. Гишүүдийнхээ байр суурьнд бол хүндэтгэлтэй хандж байгаа. Засгийн газрын ЗЭС-ийн амнаатыг бууруулах бодлого бол зөв, олон төсөлтөй болох бодлого зөв. Гэхдээ Онтрегийн хэлэлцээрд нөлөөлчих магадлал байгаа гэж үзээд байгаа асуудал байгаа учраас түр хугацаанд энэ ашигт малтмлын хуулийг хэлэлцэж батлуулахдаа ЗЭС-ийн амнаатад хүрэхгүй бусад одоо хуулийн төсөлд орж байгаа асуудлуудаа шийдвэрлээд явъя гэдэг бүлгийн шийдвэр одоо гарч байна. Ийхүү хэдхэн өдрийн өмнө ЗЭС-ийн амнаатыг бууруулах нь Онтре шиг том төсөлд нөлөөлөхгүй тусгай гэрээгээр шийдэгдэнэ гэж гишүүдийг ятгах байсан засгийн газар буулт хийж байна. За ардчилсан намын зүгээс ч энэ хуулийн төсөл цаашаа явж батлагдах ёстой гэх байр суурьтай байгаа юм а. Ардчилсан нам хөрөнгө оруулалтыг, эдийн засгийн өсөлтийг тэр тусмаа бас гадна дотны хөрөнгө оруулалтыг одоо тийм онцгойлон дэмжиж энийг зөв зөвтэй зүйлээ энэ хөгжил дэвшлийн үндсээ гэж үздэг бас ийм улс төрийн хүчин. Тэгэхээр энэндээ зөв зөвтэй тал руу бүхий зүйл дээр одоо байр суурь нэгтгэж дэмжиж бас ажиллана. Амнаатын төлбөр бол бас нэлээд тийм нухацтай үүсэх ёстой. Тэр тусмаа амнаат бол өсөн нэмэгдэх амнаатын тухай хууль өөрөө үзэл санааны хувьд бол бас бид нар нухацтай харах ёстой. Энэ бол бас зөв зөвтэй зүйлээ гэдэг байр суурьтай. Онтрегийн хэлэлцээрд Монгол улс бага татвар авах эрсдэл үүсэж магадгүй гэсэн гишүүдийн болгоомжлолыг хүндэтгэж за хардлага дагуулахгүй байх үүднээс ийм шийдэлд хүрсэн гэж засгийн газар тайлбарлаж байлаа.
Төв Аз болон Монгол улс геополитикийн донцлогоонд төсвөртэй хэвээрэж 2026-аас 2027 онд Европын сэргээн босголт хөгжлийн банк үйл ажиллагаа явуулдаг орнууд дундаас эдийн засаг нь хамгийн их хувиар өсөх төлөвтэй байгааг тайландаа дурджээ. Европын сэргээн босголт хөгжлийн банкны шинжээчдийн таамагласнаар Казахстан, Киргиз, Монгол, Тажикстан, Туркменстан болон Узбекистан улсын эдийн засаг энэ онд 5.6%-аар харин 2027 онд 5.3%-аар тус тус өсөх төлөвтэй байна. Төв Азийн орнууд болон манай улсын эдийн засгийн идэвхжил энэ оны эхний саруудад тогтвортой байсан боловч аажмаар саарах шинж тэмдэг ажиглагдаж эхэлжээ. Монгол улсын хувьд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт хийгээд уулуурхайн салбарын эрчимтэй үйл ажиллагаа эдийн засгийн өсөлтийн гол түлхэц болжээ. Гэсэн хэдий ч дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт алгуур саарч 2026-2027 онуудад 5.5%-тай байх төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжигч гол хүчин зүйлсийг уулуурхаа буюу хөдөө аж ахуйн салбар хэмээн тодорхойлжээ. Тодорхойлбол оюутлагын гүний уурхайн олборлолт тогтворжиж үйлдвэрлэл нь жилээс жилд нэмэгдэж байгаа. Мөн нүүрсний экспорт хятадын зах зээл рүү өндөр хэмжээнд хадгалагдаж хөлийн бомбуудын нэвтрүүлэх чадвар сайжирсан нь гол түлхэц болж байна гэж үзсэн бол хөдөө аж ахуйн салбарын хувьд өмнөх жилүүдийн зууд, цагуурын хүндрэлээс үүдсэн хохирол, цэгцэрч, малын тоо толгой болон түүхэн эдийн гарц сэргсэн нь нөлөөлж байна гэж үзсэн байна. Энэ тайланд өсөлтийн төлөв өөдрөг байгаач бүс нутгийн орнууд болон Монгол улсад дараах томоохон сорилтууд тулгарч байгааг сануулжээ. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын сулрал нь түүхэн эдийн эрэлт болон үнийг унгах эрсдэлтэй байгаа нь Монголын экспортод шууд нөлөөлнө. Эдийн засгийн идэвхжил өндөр байгаа тул хэрэглээний үнийн өсөлт буюу инфляц хөөрөгдөх, логистикийн сувгууд ачааллаа дийлэхгүйд хүрэх зэрэг нь бодит өсөлтийг хязгаарлах гол чөдөр болж байна. Барууны орнууд Оросд тавьсан хоригоо чангатгаж Төв Азийн компаниудад 2 дахь хориг тавих эрсдэл хിവэр байгааг Европын сэргээн босголт хөгжлийн банкны тайланд мөн дурджээ. Телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Улсын их хурлын дарга Бямбцогт өнөөдөр бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын төрийн аудитын байгууллагын тэргүүн Венг Тависоны тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны уламжлалт найрсаг харилцаа хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж, Монгол улсын их хурл болон Лаосын үндэсний ассамблеийн хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжөж байгааг улсын их хурлын дарга тодтоглоо. Бүгд найрамд хартчихсан Лаос ард улсын төрийн аудитын байгууллагын тэргүүн Венг Тависоны Типачан төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авсан улсын их хурлын даргад талархал илэрхийлээд хоёр улсын хууль тогтоох байгууллага төрийн аудитын байгууллагын хамтын ажиллагаа өргөжөж байгаа сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэлээ. Мөн тэрээр тааламжтай цагтаа Лаос улсад айлчлах үндэсний ассамблеийн даргын урилгыг уламжлав. За уулзалтад улсын их хурлын гишүүн, улсын их хурл дахь Монгол Лаосын парламентын Одон туяа улсын их хурлын гишүүн Понсолма, Лаос улсын төрийн аудитын байгууллагын дэд ерөнхийлөгч Той Понт Хилат, мөн Лаосаас Монгол улсад суугаа элчин сайд Хонгкё Сог Сават нар оролцлоо гэж улсын их хурлын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах газраас мэдээллээ. Дараагийн мэдээ. Монгол улс дэлхийн эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр 184 улсаас 74-дүгээрт жагсаж, эхний хагаст багтсан ч бодлогын орчинд сайжруулах асуудлууд байсаар байна. Өнөөдөр хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах төвөөс нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, бизнесийн орчныг боловсронгуй болгох шинжиллийн шийдлүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр хөрөнгө оруулагчдын гомдлыг шуурхаа шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах шаардлагатайг онцлоо.
Эдийн засаг хөгжлийн яамны дэргэдэг хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах төв үйл ажиллагааны үр дүнгээ танилцууллаа. Оны эхний хагас жилийн байдлаар тус төвд бизнес эрхлэгчдээс 304 санал ихсэлт ирснээс холбогдох байгууллагуудтай хамтран 98 асуудлыг нь бүрэн шийдвэрлэжээ. Хөрөнгө оруулагчдад тулгарч буй нийтлэг хүндрэл нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хууль эрх зүйн тодорхой бус байдалтай холбоотой байгааг албаныхан хэллээ. Хөрөнгө оруулалтын эрх ашиг хамгаалах энэ чиглэлээр тэдэн таатай байдлаар бол манайх дэлхийн 184 онсоос 109-д явж байгаа. Энэ нь бол юу гэж хэлж байгаа нөхөр нөгөө нэг бусад үзүүлэлтүүд нь бол харьцангуй сайн ч гэсэн энэ үзүүлэлт маань одоо нэлээд бас тааруу байна гэдэг нь бол харагдаж байгаа юм. Яг энэ төв байгуулагдсанаас хойш 16 маргаан ирлээ. Яг маргаан гомдол бол ирсэн. Тэгэд үүнээс бол бид нар нь бол 5-ыг нь бэлтгээд Монгол Улсын засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгээд байж байна. Тэгэхээр ер нь бол аль болох ингээд төр их иргэдтэй болон аж ахуйн нэгжүүдтэй дээрэс нь мэргэжлийн холбоотой ингээд нээлттэй байдлаар ажиллах тусмаа нөгөө шийдвэрлэгдээг үлдсэн байсан асуудлууд шийдвэрлэгдэх юм орон зай бол бий болж байна гэж харж байна л да. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх гэдэг бол ер нь дунд хугацааны хугацаа авах зүйл. Гэхдээ бид нар зүгээс баримтж байгаа гол зүйл нь одоогоор бизнес эрхлэгч гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад тулгамдаад байгаа саад болоод байгаа тэдгээр зүйлсүүдийг шийдвэрлэх гол агуулгууд. Тэгэхээр эхний ээлжинд бид нар хөрөнгө оруулалт орж ирэх тэр боломжийг бий болгосон түүнд саад болоод байсан асуудлуудыг одоо шийдвэрлсэн гэсэн агуулгаар ойлгож байна. Хөрөнгө оруулалтын орчин тулгарч буй нийтлэг хүндрэлүүд нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хөгжлийн бодлогын тогтвортой байдал болон хууль эрх зүйн зохицуулалтын тодорхой бус байдалтай холбоотой байна. Түүнчлэн нийт ирсэн гомдлын дийлэн хувийг буюу 75 тохиолдлыг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой асуудал эзэлж байна. Бизнес итгэлийн индексийн судалгаа энэ 26 оны 1-р үйлрлийн байдлаар хасах 0.15 гэсэн одоо утгыг гаргасан байна. Тэгэхээр хасах агуулга байна гэдэг чинь энэ бол бизнесийн орчин, бизнесийн итгэл хүлээлт бол маш тааруу байна гэсэн юм байна. Эдийн засгийн орчин нөхцөлийг сайжруулах тал дээр онцгой анхаарах, хоёрдугаарт нь гэх юм бол энэ хууль эрх зүйн одоо зөв зохицуултуудыг хийж өгч энэ одоо хөрөнгө оруулалтын орчин илүү сайжирна. Цаашид хөрөнгө оруулагчдын гомдол шийдвэрлэх үндэсний механизмыг бүрдүүлэх, олон улсын жишгт нийцсэн үнэлгээний тогтолцоо хөгжүүлэх зэрэг тэргүүлэх 6 зорилтыг хэрэгжүүлэхээр болжээ. Ялангуяа хөрөнгө оруулагчийн эрсдлийг эрс сэрэмжлүүлэх тогтолцоог нэвтрүүлэх нь бизнесийн тогтвортой байдлыг хангах чухал алхам болно гэж үзэж байгаагаа холбогдох албаныхан илэрхийллээ. Гэхдээ манайх бол яг энэ Монгол улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн шатанд хөгжүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх орон сууцны санхүүжилт олон улсын форум боллоо. Форумд Азийн ипотекийн 2 дахь зах зээлийн холбооны гишүүн орнуудын төлөөлөл оролцож, орон сууцны санхүүжилтийн салбарын хөгжлийн шинэ боломж, урт хугацааны тогтвортой санхүүжилтийн асуудлыг хэлэлцлээ. Орон сууцны санхүүжилтийн Монголын ипотекийн корпорац байгуулагдсны 20 жилийн барилгын салбар өсөж хөгжсөний 100 жилийн хүрээнд зохион байгуулагдж буй тус форумд төрийн байгууллагууд санхүүгийн салбарын төлөөлөл болон олон улсын байгууллагууд зочид оролцлоо. Энэ удаагийн форумыг хот байгуулалт, барилга орон сууцчлалтын яам, Монгол банк, санхүүгийн зохицуулах хороо болон Монголын ипотекийн корпорац хамтран зохион байгуулж байна. Одоогоор 40 гаруй мянган өрх ипотекийн зээлийн хүлээлгэнд байна. Энэ асуудлын гарц гаргалгаа болоод санхүүжилтийн асуудлыг форумоор хэлэлцлээ. Тэгээд 13 оноос хойш бол одоо МИГ, Монгол банк, санхүүгийн зохицуулах хорооны хүрээнд бол засгийн газрын одоо дэмжлэгтэйгээр бол тодорхой хэмжээний оролцоотой орон сууцны санхүүжилтийн хөтөлбөр гэдэг маань хэрэгжиж эхэлсэн. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол иргэд бол эхний ээлжинд бол 8 одоо хувийн зээл авчирсан, сүүлдээ бас 6 хувийн зээл болсон. Ингэж одоо ипотекийн зээл аваад орон сууцтай болох боломж нь бүрдсэн. Одоогийн байдлаар бол нийтдээ 140 мянган өрх энэ зээлийг аваад одоо ямар ч гэсэн өөрийн гэсэн хөрөнгөтэй болох таатай одоо орчин үеийн орон сууцд амьдрах энэ мөрөөдлийг бол биелүүлчихэд байна. Одоогийн байдлаар бол 40 мянган өрх ч юм уу хүлээлтийн байдалд байгаа. Бид нар бол бас энийг шийдэхин төлөө ажиллах ёстой гэж бодож байна. Орон сууцны зээлийн олдцыг нэмэгдүүлэхэд тулгардаг гол шалтгаан нь урт хугацаанд хөрөнгө оруулалт хамсал байдаг. Сүүлийн жилүүдэд орон сууцны хэрэгцээ өсгөн хэрээр урт хугацааны тогтвортой санхүүжилтийн ач холбогдол улам нэмэгдэж байна. Тэгвэл энэхүү санхүүжилтийн форумоор орон сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн түвшинд хөгжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, гадаад зах зээлээс санхүүжилтийн их усүр татах боломжийг хүндсэн юм а. Иргэдийн орон сууцны салбарын хүртээмжийг хөрвүүлэх
Бид олон хүмүүст өөрийн гэсэн орон сууцтай болох боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Бидний танилцуулж байгаа системийн онцлог нь иргэд өөрсдөө урьдчилгаа санхүүжилтийг бүрдүүлэхийн тулд 1 төгрөг хадгаллаа гэхэд эргээд 2 төгрөгийн зээл санхүүжилт авах боломжтой. Монголд байхгүй хэдий ч бусад улс орнуудад түгээмэл ашигладаг энэ системийг оруулж ирэх боломжтой эсхийг бид судалж байна. Орон сууцны санхүүжилтийг дэмжих бодлогыг Монголын улс төр болон төрийн байгууллагууд боломжийг ашиглаж Монголд нэвтрэх тал дээр дэмжлэг үзүүлээсэй гэж хүсэж байна. Тэгж чадвал Монголын ирээдүйн амьдралд өөрийн гэсэн орон сууцтай болох боломжийг дэмжих боломжтой. Энэхүү форум нь олон улсын туршлага, шинэлэг шийдлүүдийг нутагшуулах замаар орон сууцны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, салбарын хамтын ажиллагааг шин түвшинд хүргэхэд чиглэж байна. Эмийн сан болон хувийн эмнэлэгт улсаас олгох санхүүжилт тасалдсны улмаас эхнээсээ хаалга барьж эхэллээ. Эмийн сангууд санхүүжилтгүй болсноор эрүүл мэндийн даатгалаар олгогддог хөнгөлөлттэй эмээр үйлчлэх боломжгүй түрээд байгаа юм. Тухайлбал ахмад наснуудын зайлшгүй уух шаардлагатай даралтны эмнээс эхлээд хүнд өвчтэй иргэдийн тогтмол уух шаардлагатай эмнүүд эмийн сангуудаар тасрах нөхцөл байдал үүсчээ. Нөгөөтэйгөр улсын эмнэлгийн ачааг өөрөлддөг хувийн эмнэлгүүдэд санхүүжилт хоцорч олгогдох, зарим эмнэлгүүдэд санхүүжилт нь өнгөрсөн оноос бүр мөсөн зогсож үйлчлүүлэгчгүй болжээ. Өнгөрсөн онд л гэхэд 66 эмийн сан хаалга барьжээ. Одоо улсын хэмжээнд 1200 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Эмийн сангуудын хөнгөлөлтөө эмийн төсвийг 2022 онд тогтоосон. Үүнээс хойш инфляц 30 гаруй хувиар нэмэгдсэн. Гэтэл эмийн төсвийн хэмжээ нэмэгдээгүй учраас эмийн сангууд эм тус бүрээс 20-80% алдагдал хүлээж байгаа учраас хаалга барих болжээ. Мөн хөнгөлөлтөөр олгогддог 650 гаруй төрлийн эмнээс 400 орчим эм нь тасарч байна. Харин 250 нэр төрлийн эмний манай улсад худалдаалах бүртгэлийн хугацаа нь дуусчихсан. Тийм ч учраас худалдаалах боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Жилд эмийн сангуудад 130 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө эмийн санхүүжилт олгодог. Ингэхдээ санхүүжилтийг хамгийн багадаа 2 сарын хоцрогдолтой олгодог учраас угаасаа алдагдaltaй ажиллаж байгаа эмийн сангуудын нуруунд дээрх ачааг улам хөндрүүлж байна гэлээ. Жил болгон 2 удаа одоо судалгаа хийж энэ одоо журамч нь үйлчлэхгүй байна, үйлчлэх боломжгүй болж байна гэдгийг нь бол удаа дараа хэлж байгаа боловч одоо хүртэл дөрвтэй арга хэмжээ авахгүй алгуурласаар байгаа. 400-аад нэр төрлийн эмийн үн нь бол бөөний үнээсээ үнийн дээд хязгаар нь одоо доошо тогтоогдсон. За 3 дахь асуудал нь бол энэ бас үнийн хөнгөлөлтийн одоо дээд хязгаараа хөнгөлөлтийн хувь хэмжээгээ яаж тогтоохоо гэдэг асуудал. Энийг оновчтой тогтоохгүй бол одоо энэ нөгөө даатгалын сан хүрэлцэхгүй байгаа. Дээр нь эмийн нэр төрлийн хувьд хүмүүс одоо бас сэтгэл ханамж байгаа үед бол энэ өөрчлөх шаардлага байна. Нөгөөтэйгүр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 234 хувийн эмнэлгийн 30 орчим эмнэлэг хаалга барьж байгааг эмнэлгийн төлөөллүүд илэрхийлж байна. 2021 онд гүйцэтгэлийн санхүүжилт нэвтэрч хувийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжилт олгож эхэлсэн. Ингэхдээ эмнэлгүүдэд томоохон лаборатори болон шинэ технологи нэвтрүүлэх өндөр босго тавьсан. Хувийн эмнэлгүүд байдгаа барж банкны зээлээр хэдэн тэрбум төгрөгөөр шинэ технологи лаборатори үйлчилгээг нэвтрүүлсэн ч өнгөрсөн оноос эхлэн эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжилтийг урьдчилж мэдэгдэлгүй гинэд зогсоож үйлчлүүлэгч нь огцон борсон. Улмаар хувийн эмнэлгүүд үрзээлээ төлж чадахгүй эхнээсээ хаалга барьж эхлээд байна. Нэг жишээ дурдахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сэргээн засах эмчилгээ хийлгэхийн тулд цаг олдохгүй 6 сарыг зарцуулдаг. Тиймээс тод ээж хүүхдийн клиникийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлтөө үйлчлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв байгуулахыг шаардсан учраас тус төвөө байгуулсан ч 3 жилийн дараагаас санхүүжилт олгохоо болсон байна. Түүнчлэн даатгалаар хөнгөлөлтөө үйлчилсэн хугацаанд санхүүжилтийг нь хугацаанд олгоогүй байна. Өнгөрсөн жилийн 6 сарын санхүүжилтийг л гэхэд энэ оны 3 сард олгожээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас дахин хувийн эмнэлгүүдэд санхүүжилт олгох хэсэг нь тодорхойгүй байгаа учраас эмнэлгүүд менежментийн шинжилтээ хийж чадахгүй гацанг байдалд ороод байна гэлээ. Тэгээ өнөөдөр 9 сарын хугацаа өнгөрч байгаа бас яахаа ч хэлэхгүй гоо. Ингэхээр нөгөө хувийн хвшил эрүүл мэндийн байгууллагууд ч үр зээлэндээ баригдаад мэдээж нөгөө даатгалаар үйлчилдэг болно. Сард нэг 100 хүнд хүний хэвтүүлэн эмчилнэ гэж бодоод тийм хэмжээний барилга байшингаа, тийм хэмжээний хүний нөөц, тонгод хөрөнгө бүх юм ингэ бэлдсэн байж байгаа шүү дээ. Тэр зард ямар вэ? Гэтэл нөгөө бүх юм зогсчгоор чинь юу гэж 100% та төлбөрөд хөл 2 сая төгрөг төлөв, сая төгрөг төлөвлөл өдөр чадвартай хүн байх юм Монголд. Тэгэхээр 100 хүн үйлчлүүлжсэн эмнэлэг чинь 10 болчихж байгаа байхгүй. Үйлчлүүлэгчийн тоо. Тэгэхээр нөгөө тэр том зардлаа тухайн эмнэлэг чинь дийлэхгүй.
Одоогийн байдлаар эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хорт хавдар, диализ, яаралтай мэс заслын чиглэлээр 18% эмнэлэгтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Тэдгээрт өнгөрсөн оны 180 тэрбум төгрөгийн үр төлбөрийг барагдуулж, одоо 18 тэрбум төгрөгийн үр төлбөр үлдсэн гэдгийг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Харин хувийн эмнэлгүүд он гарснаас хойш санхүүжилтийн өртөө 20-30%-ийг л олгож байна гэлээ. Тэр дундаа өндөр өртөгтэй хавдар болон диализийн эмчилгээний санхүүжилтийг 2 сараар хоцорч олгож байгаа нь эм тариа тасрах эрсдлийг хувийн эмнэлгүүдэд үүсгэж байна гэдгийг хэлж байлаа. Манай улсад 10 хүүхэд тутмын нэг нь өсөлтийн хоцрогдолтой гэх судалгаа бий. Хүүхдийн өсөлтөд хүнс, шим тэжээлийн дутагдал болон дархлаа, нойр зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байгааг салбарын мэргэжилтэн хэллээ. Өсөлтийн хоцрогдол нь төвийн бүстэй харьцуулахад баруун болон зүүн аймагуудад 2 дахин өндөр байна. Энэ нь хөдөө орон нутагт хүнсний нэр төрөл, шин ногоо, жимс хангалтгүй байгаатай холбоотой байна. Хүүхдүүд шаардлагатай калори болон Д амин дэм, төмөр, цайр зэрэг бичил тэжээлийг авч чадахгүй байгаа нь өсөлтийн хоцрогдолд хамгийн ихээр нөлөөлдөг. Нөгөөтэйгүр хүүхдийн өсөлтийн даврын 70-80% нь гүн нойрны үед ялгардаг. Тухайлбал 22 цагаас шөнийн 2 цагийн хооронд хүүхдийн гүн өсөлтийн даавар ялгардаг байна. Тогтмол 7 цагаас бага унддаг хүүхдүүдийн өсөлт 30-40%-аар бага байдаг гэлээ. Сургуулийн насны хүүхэд хоногт 9-11 цаг унтах ёстой гэж үздэг байна. Нөгөөтэйгүр хүүхдүүд олон цаг буруу хөвшилтээ сууж дэлгэц хэд их ширтгэн тэдний ясны хөгжил цөргөөр нөлөөлж байгааг эмч хэллээ. Мөн хөрс агаар унтны усны бохирдол нь хүүхдэд хар тоглох, хөнгөн цагаан зэрэг хүнд металлын хордлого үүсгэж байна. Энэ нь бодисын солилцоо болон шим тэжээлийн байдалд нөлөөлж өсөлтийн хоцрогдолд оруулж байна гэлээ. Жишээ нь хүүхэд өндөр болоход одоо манайхан кальцл гэдэг тийм ээ, кальцл гэсэн агуулгал хүүхэд маань өндөр боломж гэж ингэж ойлгоод байдаг. Гэтэ зөвхөн кальц бол дангаараа биш юм аа гэж. Кальц, манган, тийм ээ, селен, фосфор гэх мэтийн энэ чухал хэрэгтэй бичил энэ минералууд, эд шим тэжээлүүд хүүхдийн биед хангалттай байж дээрээс нь гар утасны хэрэглээ гэдэг бол тархинд маш их ядрааж стресс өгч байдаг. Унтахаас өмнө утас ухаж унтахаар саяны миний хэлсэн нөгөө тархинд их стресс өгчдөг учраас нөгөө өнчин тархинаас ялгарах хэвээр өсөлтийн дааврыг шууд бус байдлаар ингээд дарангуйлах ийм нөлөө үзүүлж байна. Хүүхдийн өсөлтийг дэмжихийн тулд насанд нь тохирсон дасгал хөдөлгөөнийг 7 хоногт 2-3 удаа хийлгэх, тогтмол цагт унтуулах, дэлгэцний хэрэглээг багасгах, амин дэмтэй хоол хүнс өгөх шаардлагатай гэмж зөвлөж байна. Түүнчлэн хүүхдийн өсөлтөд сэтгэл зүйн байдал чухал нөлөөтэй гэдгийг онцолж байлаа. Цаг агаарын 10 хоногийн урдчилсан төлөвөөр нийслэл хотод 11-13-нд нутгийн хойд хэсгээр бороорж сэрүүхэн байх төлөвтэй байгааг мэдээллээ. Харин 15-наас эхлэн агаарын температур нэмэгдэж дулаарах төлөвтэй байна. Энэ сарын 8-наас 15-ны өдрүүдэд нутгийн зарим газраар дууцлагаантай адар бороо орох бол Улаанбаатар хотод 11-13-нд бороо орж, харин 12-нд бага зэргийн адар бороо орох төлөвтэй байна. Энэ үеэр бага зэрэг сэрүүсэж шөндөө 2-7 градус, өдөртөө 17-аас 22 градус дулаан байна. Харин бусад өдрүүдэд шөндөө 5-аас 10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх төлөвтэйг мэдээллээ. Маргааш буюу Усандоо, Баруун аймагуудын нутгийн баруун хэсэг, за Төв, Говийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймагуудын нутгийнхаа зарим газраар 10-ны өдөр нутгийн баруун хагастай, 11-нд нутгийн төв хэсгээрээ, 12-нд зүүн тишгээ гараад нутгийн зүүн хагастай, за эргээд 13-нд Баруун аймагуудын нутгийн зарим газар, Төвийн нутгийн хойдлын хэсгүүдээр, за 15-нд зүүн аймагуудын нутгийнхаа зарим газраар бороо дууцлагаантай адар бороо орох юм төлөвтэй байгаа. Тэгээ 15-аас хойш ерөнхийдөө жоохон жиг дулаарах төлөвтэй. За тэрнээс наан бол сэрүүтрээд цаашлаад адар бороо болон салхины эрч чангарч болцсошгүй нөхцлөөс сэрэмжлэхийг цаг өөр орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тэнгэр телевизтэй хамтагаад баярлалаа үзэгчдээ. 7 хоног мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна.
Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх Global Shapers нийгэмлэгийн хойд Азийн бүсийн чуулга уулзалтыг Улаанбаатар хот дахь төлөөлөгчид амжилттай зохион байгууллаа. 18-аас 30 насны залуу манлайлагчдын олон улсын нийгэмлэг болох Global Shapers нь хүний эрхийг хамгаалах болон байгаль дээлтэй төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлдэг байна. Чуулга уулзалтын хүрээнд Цэнгэн архан дүүргийн 26 дугаар хороонд хэрэгжиж буй Улаанбаатар төгөл төслийн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг хийлээ. Улаанбаатар төгөл төслөн гэр хорооллын нийтийн эзэмшлийн талбай нь ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахад чиглэх юм байна. Энэхүү төслөн 2022 оноос эхлэн хэрэгжиж эхэлжээ. Энэ удаад 3 дахь удаагийн бичил цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг хийсэн байна. Төсөл хэрэгжсэн Цэнгэн архан дүүргийн 26 дугаар хорооны эм байршил нь үерийн эрсдэлтэй ногоон байгууламжгүй, тоосчлт ихтэй нийслэлийн тохичлолтоос орхигдсон байршил байжээ. Тиймээс Global Shapers нийгэмлэгийн Улаанбаатар хот дахь салбарын залуус энэхүү байршлыг сонгож 40 гаруй мод тарьж иргэдийн чөлөөт цагаа өнгөрөх боломжтой цэцэрлэгт хүрээлэн болох нь тохижуулжээ. Одоогийн хотын санхүүжилтийг бид нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн Youth for Climate гэдэг байгууллагын санхүүжилтийг хийж байгаа. За энэ санхүүжилтийн бас зорилго маань энэхүү хурдгуудыг цаашдаа жишг хурдаг болгох. За одоо манай архитектор дизайны концепцүүдийг жишг болгоод одоо бид нар энэтэйгээ яг иймэрхүү хэмжээний хурдаг байгуулах хоттой холбоотой гарын авлага бас бэлдэж олон нийтэд нийлүүлж байгаа юм. Энэ төсөл байгуулагдахаас өмнө манаас төөх байр аягүй их тоосчлолтой. Тэгээ хүүхдүүдийнх нөгөө ус төөх байрны далан дээрээс гулгаал тоглоод байдаг гэсэн. Тэгээд мод зүйлэг тайрсан тийм маш их баярлалаа та бүхэнд. Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх Global Shapers нийгэмлэг нь 155 улс орнд үйл ажиллагаа явуулдаг. 11,000 гаруй гишүүнтэй өөрсдийн амьдарч буй хот орон нутагтаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлдэг байна. Улаанбаатар хотод 2012 онд үүсгэн байгуулагдсан өдгөө 30 гаруй идэвхтэй гишүүнтэй гэлээ. Тэд сүүлийн жилүүдэд залуу мэргэжилтнүүдийн менторшип хөтөлбөр, цус хандивлах аян, ногоон байгууламж нэмэгдүүлэх төсөл, хариуцлагын төсөл зэрэг нийт 9 төслийг хэрэгжүүлж байгаа гэлээ. Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх ерөнхийдөө Global Shapers Community гэдэг манай төв офсоос ерөнхийдөө 6 чиглэлээр импакт үзүүлэх буюу одоо нийгмийн нөлөөлөл үзүүлэх чиглэл өгсөн байдаг. Тэгээ бид нэр яг тэр чиглэлийнхаа дагуу ерөнхийдөө төслүүдээ жил болгон шинжилээд тэгээд жил болгон одоо шинэ гишүүдэд илсүүлээд дийлсүүлсэн гишүүдэд аль төсөлд орох уу, шинэ төсөл санаачлах уу гэх мэтчлэн ерөнхийдөө ингээд жил болгон бүх юм шинжилээд явдаг. Тэгээ энэ жилийн үед бид нэр яг одоо 9 төсөл хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар хотноо болсон Global Shapers нийгэмлэгийн хойд Азийн бүсийн чуулга уулзалтад 80 гаруй орны манлайлагчид оролцжээ. Ирээдүйн төлөөх үе хоорондын хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд тогтвортой хөгжил, хот байгуулалт, иргэний оролцоо болон залуучуудын манлайлалын талаар туршлага солилцож хэлэлцжээ. Үндэсний судалгаа зөвлөх үйлчилгээний MMCG компани нийгмийн нөлөөллийн төсөл олон улсын судалгааны салбарын Аз намхан далайн бүс нутгийн шилдэг 3 судалгааны ажлын нэгээр шалгарлаа. 34 улсын 126 судалгааны бүтээл ирүүлснээс MMCG-гийн 2 судалгааны ажил багтсан нь Монголын судалгааны салбарын хувьд онцлог амжилт боллоо. Аз намхан далайн бүс нутгийн судалгаа аналитикийн салбарын олон улсын мэргэжилтнүүд чуулдаг ESO Mayor 2026 арга хэмжээ Япон улсын Токио хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганд MMCG компани төлөөллүүд оролцож өөрсдийн судалгааны чадвар, мэргэжлийн ур чадвар болон технологи суурилсан шийдлүүдэд танилцууллаа. Тус компани гүйцэтгэсэн You Are Not Alone буюу чи ганцаараа биш нэртэй нийгмийн нөлөөллийн төсөл олон улсын шүүгчдээс өндрүүлэг авч чуулганы шилдэг 3 судалгааны ажлын нэгээр шалгарлаа. Энэхүү төсөл нь хүүхдийн гивээх сангийн захиалгаар охтыг хүчирхийлэл мүлжилгөөс хамгаалгын төслийн хүрээнд хэрэгжсэн юм а. Уг төсөл нь охтын бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой нийгмийн нөлөөллийн ажил юм. Тус төсөл нь судалгаанд суурилсан бүтээл шийдэл нийгэмд бодит өөрчлөл бий болгоход ямар чухал үүрэгтэйг харуулснараа өндөр ач холбогдолтой байлаа. Мөн MMCG компани өөрсдийн хөгжүүлсэн химэл оюун ухаанд туслах, нүүр таних систем болон сэтгэл хөдлөлийн аналитик аргачлалыг ашиглан гүйцэтгэсэн Decode Mongolian Gen Z Anthem судалгааны ажил олон улсын оролцогчдын анхаарлыг татсан юм а. Эдгээр судалгааны ажлууд нь Монголын судалгааны байгууллага, дата аналитик, химэл оюун болон технологийн шийдлүүдийг үр дүнтэй ашиглаж олон улсын байгууллагуудтай мөр зэрэгцээ ажиллаж байгааг харуулсан чухал жишээ боллоо.
Узбекистан улс атомын цахилгаан станц барих төслөө эхлүүллээ. Нийт 9.6 тэрбум Америк долларын өртөгтэй уг төслийн нээлтэд Орос Албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин онлайнаар оролцсон байна. Төслийн үр дүнд жил бүр 17 тэрбум киловатт цагийн эрчим хүчийг үйлдвэрлэх бөгөөд энэ нь Узбекистаны нийт хэрэглээний 14-өөс 15%-тай тэнцэх юм байна. 6 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжиж эхлэх уг төслийн хүрээнд их болон бага чадлын тус бүр 2 станцыг барихаар болжээ. Нийт 2100 мегаваттын хүчин чадалтай бөгөөд барилгын ажлыг Оросын Албаны улсын Росатом компани гүйцэтгэх юм. Жизах мужийн Форш дүүрэгт атомын цахилгаан станц баригдах бөгөөд төслийн өртөг нийт 9.6 тэрбум доллар олно. Үүнийг нь Оросын Албаны улсын экспортын зээлийн хүрээнд санхүүжүүлнэ гэдгийг Росатомын ерөнхий захирал Алексей Лихачев ярилцлагатаа онцолжээ. Оросын Албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин 2024 онд Ташкентад айлчлах үедээ уг төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурж байсан юм. Ийхүү Узбекистан улс зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Төв Азийн орнуудаас атомын цахилгаан станц барьж байгаа анхны улсуудын нэг болж байна. Мөн өмнөх 7 хоногт нь Казахстан улс анхны атомын цахилгаан станцынхаа барилгыг Оросын Албаны улсын Росатом компаниар гүйцэтгүүлэхээр олсноо зарласан юм а. Уг төслийн барилгын ажил Балхаш нуурын эрэг дээрх Үлхэн тосгонд баригдана. 2 реактор бүхий 2400 мегаваттын хүчин чадалтай барилгын зардал нийтдээ 16.5 тэрбум долларын өртөгтэй. Мөн адил Оросын Албаны улсын экспортын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх хэсэг талаар одоогийн байдлаар хэлэлцэж байгаа гэдгийг их сурвалжууд мэдээлж байна. Үүнээс гадна 2026 оны 1-р сарын сүүлд Казахстан улсын ерөнхий сайд Олжас Биткенов 2 дахь атомын цахилгаан станц барихыг зөвшөөрсөн тогтоолд гарын үсэг зурсан байна. 2 дахь болон 3 дахь станцын барилгыг Хятадын CNNC компанид даатгахаар шийдсэн ба эхний станцтай залгаа байрлана гэдгийг их сурвалжууд мөн мэдээлж байна. Ийхүү Төв Азад эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэгч 2 улс шинэ эрчим хүчний их үүсвэр барих төслөө албан ёсоор эхлүүллээ. Тэнгэр телевизийн 7 хоног мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.